За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний анхны зочинтой подкаст эхэлж байна. Тэгээд анхны мань зочноор манай найз Оригломаа маань өнөөдөр оролцож байгаа. Тэгээд бид хоёр амьдралынхаа туршлагыг тэгээд ойлгосон ухаарсан зүйлүүдээс та нартайгаа хуваалцаж яриангаа гоё чөлөөтэй юм яриа өрнүүлэе гэж шийдсэн байгаа. Тэгээд ганцхан миний YouTube дээр зөвхөн миний ухаарлал байхаас илүү бас шин хүмүүс орж ирээд өөрийнхөө амьдралын туршлагыг ч гэсэн ярилцаа явуул бас илүү та бүхэнд ч гэсэн сонирхолтой ах гэж бодоод энэ зочинтой подкастаа эхлүүлж байна. За ингээд эхлээд манай зочин Оригломаа маань өөрийгөө танилцуулна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд найз Сарангууд намайг бас подкасттай хуурж оролцуулсанд маш их баярлж байна. Тэгээд энэ өөрийнхөө тухай ойлгосон тухай та бүхэндээ хуваалцна гэдэг бол миний хувьд бол үнэхээр нэр төрөө хэрэг байна. За ерөнхийдөө бол би асуултаар чиглүүлээд яриаг хөтлөөд явна. Тэгээд цаашдаа бол харилцаад явъя гэж бид хоёр ярилцсан байгаа. Тэгээд анхны подкаст учраас та бүхэн маань ойлгоорой. Учир дутагдaltaй зүйл байвал бас санал байвал бас комментээр үлдээгээрэй гэж бас хүсэж байна. За тэгээд Оригломаага бага насны дурсамжуудаас нь бас хуваалцъя гэж бодлоо. Бага наснда аль сургуульд явдаг байсан бэ? Хүүхэд насаа хэрхэн өнгөрүүлсэн бэ? Тэр талаас нь асууя. За би Нэмсрэнгийн Инх2 гэдэг айлд 2 дахь хүүхэд болон мэндэлсэн байгаа. Тэгээ миний бага нас бол 2 дугаар 40 мянгатад миний бага нас маш гоё гайхалтай дурсамжаар өнгөрсөн. Тэгээ аав ээжтэйгээ ахтайгаа ингээд дөрвөлээ амьдардаг байсан. Тэгээд бага сургуулаа болохоор 2 дугаар сургуульд сураад их сургуулаа болохоор тарханд өнгөрүүлсэн байгаа. Тэгээ одоо болохоор ийм сэтгэл зүйн чиглэлийн өөрийгөө илэрхийлэх хэлтэх урлаг ер нь бол нэг сэтгэл зүйн чиглэлийн маш их сонирхолтой юм хүн байгаа. Би бас нэг юм асуу гэж бодлоо. Тэгээ хүн бол нөгөө бага наснда хамгийн нэг дурсаж авдаг нэг гоё дурсамж байдаг штэ. Тэнийг хизээж мартдаггүй. Тэгээ тийм дурсамж байвал бас бидтэй хуваалцаач. Тэгээ тэр дурсамжаа бодохоор би ч нэрээ тэр өдөр үнэхээр гоё байсан. Тэгээ нөгөө өмнө бас бид хоёр ярилцчихсан учраас нөгөө тарханд байсан дурсамжуудынхаа нэгээс гоё хуваалцаад эсвэл гаргасан амжилт юм уу? Тэр амжилтыг гаргахад ямар нөлөө үзүүлсэн тэрийг бас сонирхмаар санагдаж байна. За тарханд байсан дурсамж гэдээ би нэг ярьчихсан. Тэр болохоор ямар учиртай вэ гэхээр хүүхэд наснда ерөнхийдөө юм бүрэгдөө юм дугаа хүүхэд байсан ер нь. Тэгээ хичээлээ аюу сайн хийдэг. Ерөөсө хичээлэл хийн гэдэг тийм зорилготой тийм хүүхэд байж байгаад. Тэгээ өсвөр наснда мэдээж бүх хүүхдүүдийн адилаар ингээд найз нөхөд муутай. Тэгээд найз нөхөдтэй болохын тулд ингээд ер нь хүн чинь нэг ингэдэг юм байна л та. Өөрөөсөө өөр хүний бий болгох юм энэ өсвөр наснда. За тэгээд ирэхээр мэдээж сайн муу хүүхдүүдтэй нийлнэ, сайнаас нь сайн юм сурна, муунаас нь муу юм сурна. За ингэ явж байхдаа ер нь бол нэг юм байгаа байдалтай нэг юм сэтгэл хангалуун бос байсан үе. Миний хүүхэд насны үе. Яг хөө би зөвхөн ер нь сэтгэл зүйн чиглэлээс нь л ярьж байгаа шүү. Мэдээж тэр чинь сайхан гоё дурсамжууд зөндөө байгаа. Тэгээд би нэг дархан явах боломж олдоод, дарханд очиж сурах боломж олдоод, тэнд очиж сурж байхдаа өөрийгөө юу чаддаг, өөрийгөө ингээд ямар хүнтэй нийлүүлэх нийцтэй байдаг юм бэ гэдэг юм олж харж ирсэн. Тэгээд тэнд очисон үеэс би 2 жил нэг дархан сурж байхдаа бүр ингээд хүн чинь нэг өөрийнхөө ингээд хийж чаддаг сайн юм хумаа мэддгүй юм биш үү? Мэдсэн ч ингээд ер нь эргэн тойрны хүмүүс ингээд тэрийг минь хэлхээсээ илүү нөгөө шүүмж өсвөр насны чинь ер нь шүүмжлэх байдаг шүү дээ бидний амьдралд чинь.
Тэгээд дарханд очисон болохоор хүн эхлээд ингэдэм билээ. За ингээ энд байгаа ингээ хүмүүс намайг танихгүй. Одоо би ингээ өөрийнхөө байхад айгүй тийм нээлттэй болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хуучин бол одоо би ингээ хийж бол намайг одоо идэр шоолно ч гэдэг юм уу те хүүхдийн тийм сэтгэл зүй байдаг шүү дээ. Тэгээд дарханд очоод сургууль сураад ингэж байхдаа зүгээр л би яг өөрийнхөө юу хийж чаддаг хинч намайг одоо ингээ харахгүй ч юм уу шоолохгүй хамааралгүй гэдэг тийм сэтгэл зүгээр яг өөрийнхөө юу дуртай юу хийж чадхыгаа ер нь нээж эхэлсэн. Тэр нь болохоор ингээд эргэн тойрны хүмүүс ч хүртэл ингээд надад айгүй их дэмжлэг үзүүлдэг байсан толботой ах л та. Тэгээд би дарханд одоо анх одоо ангийн дээр болж үзлээ. Оюутны зөвлөд сонгогдож үзлээ. Тэгээ энэ нь болохоор ингээд одоо хүмүүсээ ингээд сонсоход зүгээр хэвийн байдаг зүйл юм шиг мөртлөө миний хувьд энэ бүрэг байсан хүүхдийн хувьд бол ерөнхийдөө айгүй гоё тийм шин алхам соргог тий тэрнээсээ ингээд өөртөө итгэлийг тухайн үед аюу өндөр хүчтэйгээр авчихсан. Тэгэхээр ингээд бид нар бол ямар нэгэн байдлаар баас нэг юм буурэ солино гэж ярьдаг шиг. Тийм байдал ер нь бид нар нэг газараас нөгөө газар руу шилжих ч юм уу те өөрийнхөө сэтгэл зүй дээр хүртэл шилжилт хөдөлгөөн хийх тусмаа бид нар ингээд өөртөө юм итгэлийг бас тухайн үед аюу хүчтэй авчихсан. Тэр надад бол одоо ингээд бодоход мэдээж амьдралд ингээд сайхан муухай янз бүр юм тохиолдоход тэр дурсамжаа бодоход бол эйгүү тийм урам зориг өгдөг. Тийм үү гоё хэсэг рүү намайг аваачлаа. Баярлалаа. За тэгээд энэ сэдвийг одоо яриагийн сонсоход бол үнэхээр гоё тааламжтай тий гоё санагдлаа. Тэгээд ер нь өөртөө итгэх итгэлгээ сэдвсээ гараад ирлээ л тий. Тэгээ энэ өөртөө итгэх итгэл ер нь амьдралд ер нь ямар нөлөөтэй гэдэм бэ? Өөртөө итгэх итгэлийг олж авснаар хүн юу хийж болох вэ гэдэг зүйлүүд бас яригддаг штеп. Тэгэхээр ингээд шин зүйлийг хийгээд түүнийгээ сураад тэндээсээ ингээд би чадах юм байна, болох юм байна гэдэг зүйлийг олж авсан гэдэг чинь штеп. Тэг өшөө одоо юу хийгээд амьдралдаа ямар одоо зүйлээс өөртөө итгэх итгэлийг ингэж өөртөө цэнгэлж чаддаг вэ? За яг миний байр суурин дээр болохоор би энийг ер нь өдөө 38 хүртлээр бол ингэж харсан. Бид нар өөртөө итгэх итгэлийг хаанаас авдаг юм бэ гэхээр ерөөсөө бага наснаас ялангуяа өсвөр наснд аюу хүчтэй авдаг юм байна. Бид нар нөгөө хийж чадна гэдэг хүсэл эрмэлзлийг ихэнх тохиолдолд ер нь аюух нөгөө аав ээж ах дүүгийн тэ настай хүмүүсийн болгоомжл гэж байдаг шүү дээ. Болохгүй одоо ингээд аюултай шүү бид нар ингээд айгүй өөр утгаар авдаг те тэрийгээ ингээд хайрлчин гэхээсээ илүү хоржин гэдгээр нь хардаг байсан. Тэгэхээр энэ өөртөө итгэх итгэлийг бид нар та өөрөө хүүхдтэй яаж одоо ингээд үлдээх боломжтой байна уу? Тэр өөртөө итгэх итгэлийг та болгоомжлоос авч яана гэдгээл ер нь эхлээд өөртөөсөө асуумаар юм шиг санагдсан. Би бол ихэнх тохиолдолд бол хар багаасаа ер нь аюу тийм сайн охин байх хэвээр онц сурах хэвээр ерөөсө бүх юмний сайн байх хэвээр гэдэг юм дээр л үнэлгээнд байдаг байсан байхгүй юу. Тэгэхээр ганцаараа байгаа үедээ өөрийнхөө юу чаддаг илүү сайн мэдэрдэг байсан байгаа байхгүй. Тэгээд би нөгөө дарханд очисон тэнд ингээ надад хинч танихгүй намайг хинч яахгүй гэдэг юм ярьлаа шүү дээ. Тэнчэнэс би яг юу хэлэх гээд байна гэхээр мэдээж хажуу талаас одоо ингээ хитрхээ их ингээл ингэж гэнэ үү тэгж гэнэ үү гэдэг вэ одоо ингээд юу гэмтэй чи хичээлээ сайн хийсэн үү гэрээ цэвэрлсэн үү гэдэг юм уу те одоо ийм хүмүүстэй нээлж болохгүй нэ хувийн орон зайг нь халдж байгаа юм шиг мөлөө санаа тавьдаг хэлбэр арай өөрөөр илэрхийлсэн бол магадгүй тэр хүүхэд тийм эцтэй тухайн үед ганцаарч жисэн болоод ямар хүүхдэд нээлж байгаа мэдэхгүй ганцаарчсэн байдлыгаа яаж даван тоолох хэвээр тухайн үе аав ээж мэдлэг ер нь байхгүй байлаа шүү дээ. Өөр хүүхдүүдээ л айтайхан хоолтой тэг орон гэртээ сургууль соёлтой байлга гэдэг тухайн үе юм байсан. Мэдээж цаана ярилцах тийм мэдээл ихэнх аав ээжд байхгүй байсан учраас үйл ойлгоцлын одоо бидний сэтгэл зүйн дутуугийн
сэтгэл зүйн дутуугийн комплекс л гэж ярих юм да. Тэр байдал одоо ингээд бид нар заримдаа өдийн насанд хүрчихэд өөртөө юм зөрчилдөг асуудлыг бий болгох юм байна гэх. Тэгэхээр аюулгүй олон подкаст, видео, номыг уншиж хахад ерөөсөө өөртөө итгэл ерөөсөө явж өнөөх л хүүхэд насн дээр л очиод байгаа байхгүй юу. Бид нар бол яг хөө за ингээд ийм байсан юм байна олж хараа ухаарчлаа те. Бидний үеийн хүүхдүүд бол бас мэдээлэлтэй ойлгох. Гэхдээ заавал тухайн үед нь тэр бартаар замаар явуулж ирснийхээ оронд наан жаахан ч гэсэн ойлголтыг өгчвөл энэ өөртөө итгэл ерөөсө хүн болгонд байж болох одоо нэг чадвар л байхгүй юу уг нь энгийнээр ойлгох юм бол заавал тэрийг ингээд нэг юм олон уул даваад авчиж ойлгоно гэсэн зүйл ер нь уг нь огт биш юм байна. Би бол ингэж л хэлмээрээ. За баярлалаа. Тэгээд өөртөө итгэлийг угаасаа хүн ингээд дотроосоо олоод авчих юм бол өстой уулыг чиргүүлж усыгч яг ингээд гатлах одоо хүчийг авдаг штэ. Тэгэхээр бид нар тэрийг ингээ өөрөөсөө хайгаад хүүхдүүд маань энэ подкастыг сонсож байгаа хүмүүс нэг юм хиймээр байдаг. Тэгээд тэр хиймээр байгаа зүйлээ яг ингээ эхлүүлж чадахгүй хойшлуулаа за би чадахгүй байх эсвэл арай цаг нь болоогүй тэгэхээр болъё энэний дараа болъё гэж айгүй хойшлуулдаг. Тийм учраас ингээд шууд алхам хийгээд өөртөө итгээд та чадна гэх юм бол тухайн зүйлийг хийж чадна гэдэг гол санааг бас өгөхийг хүслээ. За дараагийн асуулт болохоор нууц биш болвол хэдэн хүүхэдтэй вэ? Тэгээд ер нь ингээд хүүхэд хүмүүжил тал дээр ингээд одоогийн туршлагаас үзэх юм бол бас хүмүүст юу ч хэлмээр санагддаг вэ? Та нар энэ дээр ингэчих юм бол энэ хүүхэд хүмүүжил бас зүгээр болов гэж боддог тийм бодол байгаа юу? Байлгүй яах вэ? Одоо би чи яг 2012 онд анхныхаа охиныг төрүүлсэн. Тэрнээс хойш ингээд 4 хүүхэдтэй. 4 хүүхдээ ээж олцоод ээж нь. Тэгээд миний ойлгосон ганц зүйл гэвэл хүн ер нь яг гэр бүл болохоос ахуулаад гэр бүлийн боловсрал гэдэг юм маш сайн ингээд 10 жилийн их сургуулийн боловсрол шиг эзэмших ёстой юм байна. Тэгээд хүүхдтэй болох тэр цаг үе дээр бид нар сэтгэл зүгээ бас бэлдэх ёстой юм байна. Ерөөсөө бид нар ингээл хүнтэй суугаад хүүхдтэй болоод хүүхд үүснэ ингээл ерөөсөө яг нэг юм шатлалын хүрээгээр ингээд хинх хүмүүс явдаг байхгүй юу. Тэрэндээ бид нар юу алддаг вэ гэхээр өнөөх сэтгэл зүйн байдал, өнөөх гэр бүлийн одоо боловсрал те маш их юм дээр ингээ алддаг. Тэрийгэ даван туулах гэр бүл байна. Даван туулж чадахгүй гэр бүл байна. Тэгээ хүүхэд өсгөж байхдаа чи сэтгэл зүйн хувьд хэр бэлэн байгаа. Эрүүл мэндийн хувьд хэр бэлэн байдгийг. Дараа нь чи ямар арга хэмжээ авдгийг. Хэрвээ чи хүүхэд гаргасан бол хэдэн жилээ гэртээ чи өөрийгөө яаж ямар нэгэн байдлаар яаж өөрийгөө хөгжүүлж чадах вэ? Одоо ингээд бид нар аялалд гарахдаа хувцс хонор бүр аптек хүртэл бэлдээ явдаг шүү дээ. Яг тэр хүн шиг бүх зүйлийг л бид нар ингээд бэлтжүүд дараа нь гарах одоо эрсдэл зүйл гэдэг шиг дараа нь гарах одоо тэр ойлгомжгүй өдрүүдийг бол ингээд хасах боломжтой. Би бол одоо тэгж хэлдэг дүү нартай хүртэл одоо ингээд за чи одоо ингээд хүүхэд төрүүлсэн те адаглаад наацх нь гормоны өөрчлөлт ингээд явагддгийн шүү. Одоо ингээд ихэнх эмэгтэйчүүд цэвэр шиг дүч мөч гараад гормон гэж ярьдаг бол үгүй. Ерөөсөө эхний хүүхдээ гаргалаа бол хүн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Маш олон ээж сэтгэл готролд ордог. Энэний цаана юу байдаг вэ? Өнөөх л бас эрүүл мэндийн асуудал. Бид нар 1-2 жилиг бол нойргүй өнгөрөөнө гэдэг сэтгэл зүгээ бэлдсэн үед бид нар өдрийнхөө ажлыг хүртэл хуваарлах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар яадаг вэ гэхээр өнөөх л нөгөө хүүхэд мэн ингэсэн хоолой хийх юмсаа ерөөсө бүх юмн дээр л өөрийгөө хайцсан. Инээсээ болоод өнөөх л гомдол, өнөөх л сэтгэл готрол ойлгомжгүй байдал те тэрнээсээ болоод мэдээж хүүхэд насндаа авч ирсэн ингээд нэг юм тодорхой хэмжээний шархууд хүртэл сэтэрдэг тийм нөхцөл байдалд ордог учраас та ямар нэг юм хийхдээ бүх юм тооцоолдог шиг энэ амьдралд хүртэл бүгдийг тооцоолоод ер нь боловсрал мэдлэг гэдэг юм ер нь ганцхан их сургууль дээрч байдгүй юм байна гэдэг юм л ойлгочвол та илүү амар амгалд амьдрах боломжтой юм байна л гэж харж байгаа.
За баярлалаа. Мэдээж хүүхэд хүмүүжлийн сэдв бол маш том сэдв. Тэгээд бас цаашдаа одоо ингээд жижигээр ингээд ярилцаад явбал бас илүү сонирхолтой, илүү хүртээмжтэй байх болов уу гэж бодож байна. Миний хувьд бас оригломоотойгоо адилхан 4 хүүхэдтэй. Тэгээ анх 11 онд хамгийн анхны охин маань бас төрсөн. Тэгээд охин маань төрчөөд нэг өлөө 2 настай хахад та ээж боллоо гэдэг ном байсан аахгүй юу? Тэгээ би уншаагүй юм. Одоо бодох нь уншдаг байж гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө нэг аливаа зүйлийг хийхдээ тэрнийх нь суур онлын мэдлэгийг ч юм уу харцсан байх юм бол илүү нөгөө нэг өөрөө хохирж ч юм уу өөрөө зовж ойлгохгүйгээр ингээ урьдчилаад мэдэх боломжтой гэдгийг тухайн үед ойлгож ирсэн. Тэгээ сая чамаа хэлсэн чинь яг тэр турсамж маань ингээ гараад ирж байгаа байхгүй юу? Нэрээ урьдчилаад нэг жоохон судалгаа хийчихгүй явдаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар одоо бол би залуу үе 10 хэдэн настай 20 хэдэн настай хүнтэй суугаагүй хүмүүст бол алхам тутамдаа л хэлдэг. Ер нь цаашдаа ямар байхыг хүүхд хүмүүжил ямар байдгийг гэр бүлийн харилцаа гэж ямар байдгийг мэргэжлийн төхөнд судлаарай. Дээрэс нь одоо үерхэж байгаа найз залуу найз охинтойгоо сэтгэл зүйчдээр очиод аавын үүрэг, ээжийн үүрэг, хүүхдийн үүрэг юу байдгийг гэдгийг яг мэргэжлийн хүнээс зөвлөгөөгөө автсан зүгээр идэг. Одоо ихэнх одоо бидний үеийн залуучуудын одоо гэрэлтийн асуудал бол хэн ямар үүрэгтэйгээ мэдэхгүй ингээд амьдралаа туулаа явж идэг. Тэрнээсээ болоод маш их асуудалд ордог. Хинэн санхүүгээ хариуцахын, хинэн гэр орныхаа ажлыг хариуцахын, одоо тухайн гэрт байхаар одоо хүүхэд том болох тусам одоо эхний хүүхэд нэг 10 нас хүрээд туслах одоо гэрээ ажил туслах боломжтой болвол үүрэг оройл нь ямар байх юм? Гэр бүлтэй амьдарч байгаа хүн болгон ямар нэгэн байдлаар үүрэг оролцоотой байх ёстой гэдгийг одоо мэдэх шаардлагатай юм билээ. Тэрийг ингээ мэдэхгүй ингээд 10 хэдэн жил амьдарсан. Одоо тэгээд тэр талаар судлахаар айгүй сонирхолтой. Дээр үед бол монголчууд Чингис хааны үеийн соёл айгүй сонирхолтой заяа. Ээжийн үүрэг ингээд ерхий сайждаг тийм менежментийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэнгуутаа ингээ монгол гэрчээ ингээд дугуй хэлбэртэй штэ. 5 хүүхэдтэй бол яг ингээ тоорчиг 5 хуваадаг гэрээ. Тэгээ 5 хүүхэдтэй нэгээр нүгдэг. Одоо энэ хэсэг чинийх шүү цэвэрхэн байдал юу ингээд чи хариуцнаа гэд ээж нь хуваарлдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө бид нар ингээд энэ оригломогийн хувьд ч гэсэн тэгээ сайн ээж байх хэрэгтэй гэд нөгөө бүх зүйлээ өөрөө ганцаараа хийгээд би ч гэсэн айл болох өөрөө хийгээд хүүхдийг ингээд ажил хийж зовоогоод яах вэ гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар аюул зүтгэж ирсэн. Тэгтэл яг хүн хүнд тохирсон одоо ажлыг ингэж хуваарлах нь бас зөв юм билээ. Манай нэг танилын хувьд бас 5 хүүхэдтэй. Тэгээ яг хэдэн настайдаа ямар ажил хийх нь тодорхой байдаг заяа. За 8 наснаас дээш бол 7 хоногт нэг удаа гэрийн бүтэн цэвэрлэгээ хийнэ гэж байгаа. Тэнгууд 5 настай хүүхэд нь дүүгийнхаа шээсийг хасах гэдэг ч юм уу амир хөөхөө. Тэгснээр тэр 5 настай хүүхэд нь гэж аахгүй. Йоо би дандаа шээс асгадаг гэж аахгүй. Тэгсэн чинь нөгөө дөө наваа хөрхөн том болгонгоо дахиад нэг дүүтэй болж байгаа штеп. Тэгсэн чинь нөгөө 8 нас хүрчингуудаа шээс асгах ажилласаа чөлөөлөгдөөд харин аяг угаах ажил дээр ингээд оногдож байгаа байхгүй амир хөөхөө тушаал ахаад. Тэгээд би бол одоо нөгөө сүүлийн үед энэ талаар аяг судалж байгаа болохоор том охин маань нөгөө дүүнрээсээ 9 насны зүрэгтэй. Тэг ингээд дүүнэртэй чи ингээд ажил яаж хийхийг ингээд зааж өгөөрэй. Тэгжээ чиний ажил ингээд шилжигднэ гэд жоохон тактик ашиглаж байгаа. Тэгэхээр энэ бас их сонирхолтой. Тэгээд хүүхдийг одоо төрүүлээд нэрэн арчилгаа хүүхдийг яаж шүүн удуулдаг болох уу? Ханаа төрүүл ямар арга хэмжээ авдаг уу гихчлэн энэ одоо хүүхд хүмүүжлийн сэдэв бол маш өргөн агуулгатай. Энийг бол дэлгэрэнгүй тусдаа сэдв болгоо оруулъя гэж би бодож байна. Өнөөдрийн хувьд болохоор ерөнхийдөө олж чөлөөт ярилцлага бие биентэйгээ танилцах, амьдралын туршлагаа хуваалцах юм байгаа. За тэгээд дараагийн асуулт гэх юм бол ер нь одоо ингээ асуудал бэрхшээл гэдэг зүйл бидэрт амьдралд маш их тохиолддог штэ. Нэг юм асуудал гараад ирэнгүүт одоо яана гэдэг юмч төрдөг. Энэ үед ер нь одоо яг одооний сэтгэл зүгээрээ хэрхэн ханддаг вэ? Асуудал гарч ирвэл за урд нь бол ийм тохиолдолд ерөнхийдөө маш цэвэрхэн цугтдаг гэсэн. Яа гэвэл тав тухтай байханд бол цугт асуудлыг яаж жаал намжаадаг. Яа гэвэл хүн ер нь нэг өөрийнхөө замаар туулсан зүйлийг л ойлгодог болвол би болохоор ингээд ер нь гэр бүлийн хүрээнд ч гэсэн асуудлыг болвол газ намжаагаад дуусгач
гэдэг үднээс хардаг ус яа бэрхшээл саад ямар нэг юмыг болвол ингээ бидэрт өөр нь амьдруулад өөр нь ажиглан те хүлээн зөвшөөрнө гэдэг юм бид нар ч мэддгүй байлаа шүү дээ. Тэгэнгүүт энэний цаана юу болсон бэ гэхээр дөрөв хүүхэд гаргаад гэртээ байж хугацаанд зөвөр л ингээд ийм тайван байхын тулд өөрөө бүх юмны урдуур орж юм хийдэг ус. Бүх юмны урдуур. Тэгчүүл надаа амар хүүхдүүд ингээд нэг юм хийхэд удаа тавил газ өөрөө хийгээд чимээгүй ингээд сайхан тайван бай. Тэгэхээр би бол асуудал бэрхшээл саад бүх зүйлийг бол ерөнхийдөө бүгднгээс нь цогтдог төрлийн хүмүүс юм байна гэдгээ хизээ ойлгосон бай гэхээр дөрөв дэх хүүхдээ гаргасныхаа дараа ойлгосон. Тэр нь яасан бэ гэсэн чинь эргээ харсан чинь маш их стресстэй, аимшигтай их стресстэй. Тэрийг яаж даван туулахаа мэдэхгүй. За тэгэнгүүт хүн тухайн үедээ юу хаалж хардаг вэ гэхээр хизээч урлаг өнгөж харддаг юм бид. Ерөөсө гадагшаа чиглэлтэй. Бүх хүн буруутай. Хамаадан, садан, найз, нөхөр, тэ эцэг гих нөхөр хүүхдүүд ч гэдэг юм одоо за арайч хүүхдүүд рүүгээ орохгүй ч гэсэн ер нь бол ингээд хүн бэрхшээлээс сугацснараа ийм байдал орсныг харсан. За одоо яах вэ? Хэсэгтээ энээсээ гарч чадахгүй маш удаа явсан. Ганцаардл гэдгийг утгаар нь мэдэрч үзсэн, найз нөхөдгөөч болж үзлээ. Тэгээ одоо би сүүлд нэг юм ингээд найз харангойгоос зөвлөгөө авч ирсэн, уншиж судлаа. Тэгсэн чинь ерөөсөө л бид нар асуудал чигээр нь харах хэрэгтэй юм байна. Бэрхшээлээс бид нар яг юу сурах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр эн чинь ингээд намайг тэр чигээр нь бас ингээд нээж өгöd байгаа байхгүй. За чи ингээд ийм дутагдaltaй юм байсан учраас энэ чамд асуудал бэрхшээл чамд аюу хүн санагдаад байна. Энэний ар чамд гарах мэдлэг байхгүй учраас чи эндээ шаналаад байна гэдэг тиймээс ч өгчсэн. Тэгэхээр одоо бол миний хувьд бэрхшээл байна уу? Тэ саад байна. Бүгдийг ялган салах, таних үе дээр явж байгаа. Тэгээд альваа зүйлийг ажиглая. Тэр аюултай юм уу? Аюулгүй юм уу? За одоо энэ нөхцөл байдлаас гарахын тулд надад ямар мэдлэг дутаад байгаа? За тэгвэл би өөрийгөө ихлэ олж харъя. Надад би юун дээр асуудалтай байна гэдгийг мэдхийн тулд ер нь одоо энэ зүйл дээр л их цагийг үрч байна да. За баярлалаа. Мэдээж одоо нэлээд олон ном уншаад ингээд харахад бид нар нэг асуудлыг давчих юм бол амжилт цаана ингээд хүлээж идэг гэдэг. Гэвч ихэнх хүмүүс одоо би ч гэсэн тий тухайн асуудлыг шийдэхээсээ илүү за болчих тий. Заавал шийдэх шаардлагагүй штэ гэдэг ингээ хойшоо суух юм хандлагатай байдаг. Тэгээ би ч гэсэн одоо бол тэр асуудлуудыг ингээ ялан дийлээ гэдэг зуршлыг ингээ өөртөө суулгах гад бас явж байгаа. Тэгээд альва зүйлийг хийх хичээл ингээл өрөөлж хойшин тавьдаг ч юм уу. Одоо жоохон оролдоо сурчих юм шууд л төгс хийхгүй болвол ёо гэж шантарчдаг тий. Одоо жишээлбэл ингээл хүүхэд дөнгөж хөлд орохгүй бол унангууд нь бид нар бол бити хөлд ор гэдэггүй штэ. Одоо ингээ алдаа гаргачихд нь. Тэгэхэд чин бид нар өөрсдөө ингээ алдаа гаргахыг өөртөө зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу? Тэр гэрлийн шилийг бүтээсэн хүн чинь ингээ 1000 удаа оролдоод 1000 нэгдэх дээрээ гэрлийн шилээ бүтээж чадсан байдаг. Тэгэхээр тухайн зүйлийг хэр хугацаанд давтаж хэдэн удаа оролдох нь хувь хүний онцлог байгаа байхгүй юу? За би жишээлбэл ингээд зураг зурхыг 20 удаа оролдоод зураг зураас чадлаа гэж бодоход оргинологийн хувьд 5 удаа зураад амар гой зурж магадгүй байхгүй. Ерөөсөө л хүн болгоны тэм туршлага цаад одоо гений өгөгдөл одоо удмын авьяас ч юм уу тий тэрнээсээ шалтгаалаад хэдэн удаа оролдож шантралгүйгээр дараагийнхаа оролдогыг хийх тэр хүчээсээ хамаараа тухайн зүйлийг бол ямар ч хүн ямар ч зүйлийг сурах боломжтой. Яг гэвэл одоо энэ нөгөө дэлхийд одоо амжилттай яваа тийм одоо эрдэмтэн одоо баян хүмүүс бүгд л бидэртэй адилхан хүмүүс байдаг. Тэр хүмүүс юу хийдэг вэ гэхээр биднээс ялгаатай нь дахин оролддог. За ингээ хийгээд үгүй ингэж хийгээд үзье гэх тий. Тэгэл найс нөхөд нь одоо түүх намтар зохиолуудыг уншихаар хүмүүс их хөвчлэн нэг оролдож үзээд бүтлгүүдж байгаа үед амар доогдолдог. Чи чадахгүй штэ тий чиста тэнийг юм мангар юм аа. Намайг ч гэсэн ингээд анх ингээ яриа оруулсан чинь болооч гэж хэлчихсэн. Гэхдээ би болоогүй. Одоо үргэлжлүүлээд миний YouTube дээр бол ингээд 5-600 бичлэгтэй явж байгаа. Тэгээд
би бол оролдож үзсээр байх болно, цаашдаа хийсээр байх болно гэдэг амлалтыг өөртөө өгсөн байгаа. Тэгээ нэг л өдөр би бусдын одоо шүүмжлэлд орохооргүйгээр ингээд яриагаа хийж чаддаг болсон байх өдөр ирнэ гэж найдаж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол нэлээд давгүй байгаа гэж хараад байгаа. За ийм байдлаар ерөнхийдөө асуудал гэдэг зүйл маань тухайн зүйлийг нөгөө нэг чин сэтгэлээсээ авахыг хүсэж гинүү гэдэг зүйлүүд надад их сонирхолтой санагдсан. Яг чин сэтгэлээсээ тэр үр дүн хүсэхгүй байгаа нөхцөлд хүн ингээд залхуурд юм байна. Хойшин тавьд юм байна. Тэгэхээр би энийг ингээд үнэхээр өөрийн болгомоор байна уу? Би энэ ур чадварыг өөрийн болгомоор байна уу гэж дахиж өөрөөсөө асуух хэрэгтэй гэдэг юм лээ. Нэлээд олон зүйлээс харагдчихсан. Тэгэнгუთ тийм ээ, би үнэхээр яг энэ зүйлийг би болгомоор байна гэдэг ингээ хүсэлт төрчхөөр бүр айгүй амархан хийд юм билээ. Жишээлбэл би өмнө нь ном уншихтаа ингээд тал нүүр уншаал шууд унтдаг байсан аахгүй ерөөсөө ингээд амар хэцүү санагдаад ном уншина гэдэг чинь нойрны ажил өстой балаа гэд ерөөсөө халгаатгүй байлаа. Тэнгууд одоо би болохоор яг энэ эрдэм мэдлэг гэдэг зүйл тий жаргалтай байх боломж бид нар байгаа боловч жаргалтай байх мэдлэг нь байхгүй байгаа юм байна. Тэгэхээр би энийг үнэхээр чин сэтгэлээсээ би энэ жаргалтай амар амгалан амьдралыг сурмаар байна гэд хүсэж байгаа байхгүй. Тэрний дараа би 7 хоногт нэг номыг ингээд ямар ч төгшөөхгүйгээр ингээд уншиж байгаа байхгүй. Тэгээ би өөрөөсөө гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чин хүсэл гэдэг зүйл чинь тэр залхуурал, тэр хэцүү байдал гэдэг зүйл хажууд нь юу ч биш болчтой юм шиг надад санагдсан. Тэгэхээр бид нар эхлээл асуудал бишээлд хэрхэн хандах уу гэдгээ тухайн зүйлийг чиний амьдралд хэрэгтэй юу? Одоо жишээлбэл бид нар ингээл өөрт нь нэг таалагддаггүй, өөрийг ингээл доромжлаад шүүмжлээд идэг хүнтэй ингээл хүчээр уулзах гэдэг байх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр тэрийгээ болохоор би ингээд асуудлаас зугтаж гинэ гэдэг асуудал биш болчихж байгаа байхгүй. Тэр чинь өөр асуудал. Тэгэхээр энэ хийх гээд байгаа зүйл чинь үнэхээр чухал юм уу? Чухал биш юм уу гэдгээ нөгөө ялгаж салгаж сурж ийн гэд оргилмаа маань хэлсэн. Энэ тэгэхээр аюул чухал, эсвэл чухал биш гэдгээ ялгачих юм бол хүн яг тэрний хатуулга явж чаддаг гэдэг гарч ирсэн. Тэгээ би ингээ хүнтэйгээ ярилцахдаа ч юм уу ингээд хүмүүсийг чиглүүлэхдээ ер нь 17 сэдвийн хүрээнд ярилцахыг хичээдэг. Тэгээд эхний зүйл бол ерөөсөө энэ асуудалд хэрхэн хандж байна гэдэг юм байна. Хамгийн анх шатны зүйл байхгүй юу? Тэр хүн асуудалд дандаа бууж өгдөг хандлагатай байх юм бол амжилтын тэр гоё тартан зам руу орох боломжгүй гэдгийг ойлгосон. Өөрөө амьдралаараа асуудал дандаа бууж өгөөл ингээ аргашаа суудаг зам маань эзэж намайг өснээр амьдруулахгүй юм гэдгийг ойлгосон. Тэгээд за окей, би асуудлын дараа тэнцдэг хүн болчлоо. Одоо яах вэ гэд дараагийн юм гараад ирж байгаа байхгүй юу? Тэр нь юу байсан бэ гэхээр би одоо юу хийх юм бэ? Одоо нэг яг тийм тулгарч байгаа санагдчихсэн яг тэрний дараа. Тэгээ юу хийх юм бэ гэд бодонгууд байхгүй. Юу ч байхгүй заяа. Ингээд өмнө нь болохоор ингээ хүмүүс хилцсэн байсан байхгүй. За чи дээд сургууль сур, хүнтэй суу, хүүхэд гарга. За тэгээ болоо гэд. Тэгсэн чинь би тэрийг энэ 10 хэдэн жилийн хугацаанд хийчихсэн. Тэгээд одоо юу хийх юм бэ? Тэгээ юу хийвэл би жаргалтай байх юм бэ? Гэт яасан ч өөрийнхөө одоо сонирхдаг тэр зүйлийг хайж олох хэрэгтэй юм билээ. Тэгэхээр одоо тэр хүний ингээ дотор байдаг генд байдаг тэр ур чадвар чинь 2-3 байдлаас бий болдог гинэ. Нэг нь болохоор ген. Аав ээж чи юу гэдэг вэ? Өвөө эмээ чи юу гэдэг вэ? Насаараа юу хийсэн? Тэр ген чинь чамд бэлэн байгаа гэж сонссон байхгүй юу? Тэнгууд манай аав зурдаг байсан. Инженер сэтгэхүйтэй. Ер нь бол бүтээлч. Одоо манай бол бүр машины сэлбэг шинээр ингээд хийчдэг байсан байхгүй юу? Цоо шинээр хийгээд шин сэлбэг шиг хийчдэг. Ийм инженер сэтгэхүйтэй. Ингээ өөрийгөө хайгаад ясан чинь манай ээж маань их хүнийг ойлгодог, хүнийг урамшуулдаг. Тэгээд хитгэн жинтэй үг хэлцдэг. За эмээ өвөө гэд явсан чинь манай эмээ цэцэн цэлмэг хүн байсан. Өвөө маань ном уншдаг те шарын шашны юм лам байсан. Гихчлэн ингээд эрдэнэ мэдлийн хүмүүс болоо явчлаа.
Тэгэхээр миний тархинд бас хөөрхөн юм байгаа юм байна. Гаранд хөөрхөн зурдаг авьяас байгаа юм байна. Гэхдээ би ингээ өөрийгөө ингээ хайж эхэлсэн. За тэгэнгүүт ялангуяа бага наснд 2 наснаас дээш тэр гений өгөгдөл ил гарч ирдэг гинэ. Тэгэнгүүт юу хийгээд энэ хүүхэд би ингээл юм л бол зураг зураа суучдаг гэсэн юм. Тэгэл хувцас цохоож юм гэх юм уу гэл нэг юм зураг зураал тэгэл ер нь ингээл хүнд ингээ багшлал зөвлөгөө өгөөл тэгээ сэтгэл зүй амар их сонирхдаг гэл өөрийнх нь бага нас руугаа очиж ингээ өөрийгөө юу чаддаг байсан юу ч мөнгө төлөхгүй ямар ч шагнал байхгүй хаад хийгээд идэх байсан юм бэ гэд хайлаа. Тэгээ өөрийгөө ингээ хайж илрүүлсээр хагаад би чи өөрөө хүнд ингэж туслаж ярих дуртай хүн юм байна штэ. Одоо ингээд миний яг жинхэнэ өдөржингөө ингээд 24 цаг амьдрахтаа амьдралынхаа хамгийн ихийг би ерөөсөө хүнийг ажиглахад зарцуулсан юм биш. Энэ хүнд юу гэд хэлчих юм бол энийх бол. Энэ хүнд юу гэд хэлчих юм бол аз жаргалтай амьдрах бол гэж боддог байсан тийм зуршилтай. Зуршлыг болохоор тэр бага наснда хийжсэн зүйл хийдэг зүйлээс гадна боддог зүйл ч гэсэн бас зуршил байт юм билээ. Тэгээд нэг зүйлийг ингээд мэрэгшхийн тулд 10,000 цаг шаардлагатай гинэ. Тэгэхэд би бага насныхаа турш тэрийг ингээд мэрэгсэн байгаа байхгүй юу. Тэгээ би бол одоо ингээд шинхэн жолооч за 2 сар 3 сар л жолоо барьж байна. Би эхнийхээ өдрөөсөө л мэрэгжлийн жолооч ингээд барьчихж байгаа байхгүй юу. Бүр дрифт хийж мэгээ заяа. Яасан гэсэн чинь би манай аав тээврийн жолооч байсан. Тэгээ аавын нөгөө гений өгөгдөл надад байгаа байхгүй юу. Манай аав чинь насаараа машин барьсан заяа. Хоёрдугаарт би бага насндаа дандаа машин ямар ч машин суусан. Хэрвээ би байсан бол энэ игнэгээр явна. Хэрвээ би байсан бол ингэж хурдлана. Ингэж удаа явна. Ингэн тэгнэ гэд нэг оюун санааны хувьд ингээд татлах хийдэг байсан байхгүй. Юунгууд би машин барьсан чинь шууд барьчихж байгаа. Гихчлэн ингээд гений өгөгдлөө харна, өөрийнхөө хоббиг харна. Тэнгууд ирээдүйд хийх зүйл амархан хөгжүүлэх боломжтой зүйлүүд гарч ирдэг юм байна. Тэгэхээр би чамаас юу гэж асуух гээд байна гэхээр бага наснда юу илүү их хийдэг байсан бэ? Юунд дуртай байсан бэ? Юу хийн гэж мөрөөддөг байсан бэ? Яг бага насныхаа хувьд тэрнээс хаваалцаач гэж хүсэж байна. За би одоо энийг хариулахаас өмнө нэг юмыг бас сүүлүүдийг анзаараад байгаа байхгүй. Бид нар нэг насанд хүрээд пассворд авсныхан дараа нэг насанд хүрсэн гэдэг нэг сэтгэл зүйдэр очичдаг юм байна. Тэрнээсээ болоод нөгөө бага насны ориглон их төр хүсэл мөрөөдлөө бид нар хойшоо арын ингээд хаалгандаа хийгээд одоо арийнхаа өрөөндөө хийн гэдэг шиг. Тэг ингээ харахаар одоо би хүмүүстэй ингээ ярилцаад хүмүүстэй ингээ үг солилцож байхдаа юуг анзаардаг вэ гэхээр нэг насанд хүрсэн гэдэг сэтгэлгээгээ төртэй хүн яг өөрийнх нь төлөө нэг яг тэр хүсэж байгаа өөрийгөө олж байгаа үед хойш нь тавьчмаар юм байна. Хайчмаар юм байна. Бид нар насанд хүрэх хүртлээр юу хүсэж байгаа хамгийн сайн мэддэг хүмүүсээс хөөхд багтаа. Юунд дуртай, юу хүсэж байгаа, ямар ч эго маскгүйгээр бид нар аягүй сайн мэддэг. Тэгэхээр одоо ингээ хүмүүс ингээд айгүйх өөрийгөө хайж өөрийгөө олж ингээд тэр чинь яг тэр хүүхд дотор нь байгаад байгаа байхгүй юу? Мэдээд шүү дээ. Тэнгүүд за одоо би одоо тэд хүрчээд одоо энийг хийх нь хайшин гэдэг байдлаараа бид нар дахиад нөгөө өөрийгөө хай хаядлаа өөрчлүүлээд ингээ харагддаг байхгүй юу? Тэгээд би болохоор багтаа бол өөрийгөө өмгөөлөгч бодлоо гэж боддог байсан. Тэрнгээрээ би 6-аас 8 дугаар анги хүртлээ ингээд нийгмийн хичээл болон тийм янз бүрийн номыг аягүй сонирхож уншдаг байсан байхгүй. За би ингээ өмгөөлөгч бодлол ингэж одоо бараг л поцтэй тэгэл би хилэмж бүх юм ингээл ингэж хэлэн тэгэж хэлэн тухайн үедээ хүртэл би бүрэг байсаар л байсан. Тэгэхээр энэнгээр юу хэлэх гээд байна гэхээр та тэр үнэхээр хүсэж байгаа юм чинь тань дотор одоо хүртэл та тэрийг хийчдэг байгаа бол өөрийгөө хайх замчим арай жоохон төт байгаа юм биш үү гэж хэлмээр санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд энэ зүйлээс би юу харсан бэ гэхээр би нөгөө нэг насанд хүрсэн гэдэг сэтгэл зүгээ төр хойш тавьсан. Тэгсэн чинь за би өмгөөлөгч болж одоо бол чадахгүй байна.
Мэдээхтэй өмгөөлөгч гэдэг чинь яг ямар хүнийг хэлээд байгаа. Тэгэхээр бусадтай те одоо ингээд ярилцах нь байна. Тэр хүнийг тухайн асуудлыг шийдэж өгөх юм байна. За эндээ төстэй ямар ажил мэргэжил байж болох вэ? Ингээ хайгаад ихэлсэн чинь нөө сургагч багч сургалт гарч ирлээ. Илтгэх урлаг те. Тэгэнгүүт за би ингээд багш болж болох юм байна. За би тэгвэл өмгөөлөгч болж чадаагүй гэхэд ядаж би энэ чиглэлийн ажлаа хий гэсэн чинь нөгөө нэг энэ олонний өмнө гарах айдас. За энийг би алга болох хэвээр миний төлөө юу хийх хэвээр илтгэх урлагийн сургалтанд явах хэвээр. За ингээ явлаа. Өнөөх айдас минь байсаар байна. За хүн тэнгүүд өөрийнхөө урд нь хүсчихсэн амийг биелүүлэхийн тулд нөгөө өнөөх л нэг жижиг дадлууд байсаар байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг л алга болгохын тулд хүн нөгөө нэг урд нь асуултанд байсан нөгөө саад бэрхшээл гэдэг юм бол ажиглаад таниад тэрнийхэн төлөө жаахан ч гэсэн баба галахмаар зоригтой алхам хийж явах хэрэгтэй юм байна л гэж ер нь бол харсан. Яг нэг сэтгэлээс өөр юм ярьж. Зүгээр шүү дээ. Нөгөө бага наснда ямар хүн болохыг хүсэжсэн гэсэн асуулт лээсэн. Тэгээ хариулчихсан. Тэгээ нөгөө өмгөөлөгч болъё гэж боддог байсан. Тэгээ би нөгөө дараагийн асуултаа бодож ирсэн чинь бас өөрөө хариулчлаа. Тэгээ одоогоор бол тэгээд тэр бага насныхаа өмгөөлөгчийн одоо юу болсон байгаа юм байна тий. Одоо болсон 100% яг нөгөө өмгөөлөгч болохгүй гэдгийг бол мэдэрсэн байгаа. Ер нь боломжтой гэж бодож байна. Яг болохгүй ч гэсэн юм байхгүй л тээ. Зүгээр яг одоо бол надад л өмгөөлөгчөөс илүү те ингээд ер нь энэ сургагч багшийн илтгэх урлагийн энэ зүйл надад ер нь илүү цохих юм байна гэдэг юм эсвэл илүү таашаагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхэд насны минь мөрөөдөл надад бас нэг юмыг ойлгуулах гад үлдсэн ч байсан юм уу тий. Тэрнээс ч би ингээ маш их олон юмыг олж хараад байна шүү дээ. Тийм өгөгдөл нь одоо ингээд бусдад харилцаа өгөгдөл байсан болоо тэр мэргэжлийг магадгүй сонгон маш удаан шохорхсон байж магадгүй. Тэгэхээр энэ дундаас би ийм хийж чадах юм шиг байна гэдэг одоо нэг чиний нэг манай удам ген гэл яриад байсан шүү дээ. Тэр юм шиг ингээ харахаар манай аав бас аюу гоё ярьдаг хүн. Хүнтэй ямар ч насны хүнтэй маш гоё яриа сэдвийг гоё өрнүүлдэг. Тэгээд аавын минь ээж хүртэл бас аюу гоё хүүхдтэйгээ бүр аавын минь жоохон байхад хүртэл бараг 7-8 дугаар биш 7-8 настай байхад хүртэл ингэж амьдралын тухай ярьдаг байсан ийм хүн байхгүй. Тэнгүүд ингээ харахаар 3 үеэрээ нэг ийм хүүхдтэйгээ бид нар чөлөөтэй ярилцдаг. Яг ийм чөлөөт ярилцлагыг бол ингээ бийж чи хүүхэд гэж харьцгүйгээр яг хийхээ өрхөд маш өлөөдтэй харилцдаг байхгүй. Тэгэхээр энэтэй минь холбоотой хамгийн ойр мэргэжлэн энэ л гэж хараад байгаа. За энэ яриа одоо саяны хийсэн бүх ярианаас ингээд үндэслээд яг одоо ингээд бодоод яг ямар хүн болцсон байвал юу хийж амьдрал чи жаргалтай байх вэ гэдэг тийм мэдрэмж гарч ирж байна уу? Одоо ингээд яг хамгийн одоогийн байдлаар эцсийн зорилго чи юу хийж амьдрал жаргалтай байх вэ гэдэг зүйлийг гаргасан болов уу? Тэрийг хаваалцаарай. Урд нь бол тийм юмтай болчвол, ийм юмтай болчвол гэж боддог байсан байхгүй юу? Одоо болохоор би хүн ер нь яг юм сэтгэлийн амар амгалан гэдэг юмыг эдэлсэн цагтлыг ажиргалыг мэдэрдэг юм байна. Хүн шин бүтэн ойртой ханах өглөөс эрэхтэй нарыг харж баярлж байгаа үед л хүн ажиргалыг мэдэрдэг юм байна гэдэг илүү сайн гэж маш минимал ойлголтыг ингээ авсан. Тэгээ энэ ингээд надад ингээд маш их хэрэгчлөө өгöd байгаа байхгүй юу? Ийм бэж хүн ажиргалтай гэдэг юм. Нөгөө өнөөх л нөгөө эд материал бол бидний амьдралыг ажиргалтай болгодог юм байна. Энэ одоо ингээд бидний нөгөө хар байгаа суудсныг ойлголт өгдөг шүү дээ. За одоо ингээд байранд орчвол болно гэл нэг хүүхэд байхдаа айгүй их тийм сонсдог байсан шүү дээ. Тэгэл сайн мэрэгжил сонгоод өндөр цалинтай ажиллаж орчвол болчихно гэл. Тэрийг ойлголтоор нөгөө бид нар чинь тэр чигээрээ явсаар агаад амьдрал яг энгийн юм дээр ажиргалтай ингээд байдал бий болдгийг шүү дээ гэдэг юм ингээд бид
тэр ингээ ойлгохгүй явсараа өдий хүрсэн байна. Тэгээд одоо бол ингээ сэтгэл санаагаа хүн тайван байлгачиж маш их юм хүнээс гардгийн байна. Хүүхэд насныхан тэр ориглсон тэр гоё хүсэл мөрөөдлийг бид нар одоо ч гэсэн ингээ биелүүлэх боломжтой. Үгүй яага болохгүй гэж юм болгонд л насанд хүрсэн тэдэн нас хүрчээд за одоо арай хитэрнэ гэдэг чинь бол үнэхээр хайрцагт орцсон л бодлолцсон шүү дээ. Тэгэхээр та өнөөдөр яг юу хэмээн гэдгийг мэдж байгаа бол зүгээр хэн юу гэж хэлэх гэж хамаагүй зүгээр хийгээд үзээрэй л гэж хэлээ да. Окей. За тэгэхээр одоо бол ямар үед хамгийн аз жаргалтай байх вэ гэдэг асуулт асуусан. Тэгээд оргилмаа маань сэтгэлийн амар амгалан тэгээд энгийн зүйлээсээ аз жаргалыг мэдрэх тийм чадварыг одоо ингээд суулгаж чадах юм бол би хамгийн аз жаргалтай байх юм байна гэдэг амар гоё одоо агуулгыг хүргэж чадлаа. За ингээд дараагийн сэдв рүү оръё. Энэ сэдв бас нэлээд чухал. Тэгээд энийг бас ярих хэрэгтэй байх гэж сая яриан дундуур ингээд бодлоо л доо. Ер нь өөрийгөө хайрлах гэдэг зүйл ямар юм бэ тийм бэ? Өөрийгөө хайрлах нь одоо юу хийвэл өөрийгөө хайрлж гин гэж ойлгох болоо. Одоо гоо сайханд ороод массажинд ороод ингээ явах нь өөрийгөө хайрлах юм болов уу? Ер нь ямар байдлыг өөрийгөө хайрлах гэдэг гэж хэлж чадах вэ одоо? Одоо гоо сайхан өөрийгөө хайрлах гэдэг. Би бол хуучин яг тэгж боддог байсан. Өөрийгөө хайрлан дэлгүүр орно. Өөртөө гоё юм аавна. Тэгтээ тэгж хийж үзлгүй яах. Тэгэнгүүт хэсэг хугацаанд л тэр бол ингээд нэг юм дотоо нөхж байгаа юм шиг мэдрэмжийг авсан болохоос үргэлж тэр мэдрэмж байхгүйсэн. Тэгэхээр гэртээ ахтаа бол ингээл нөхрийн цалихартай ороосэй дэлгүүр орох юм санаж гэдэг юм уу ингээл өнөөхөл нэг юм байдалтайгаа ер нь ингээ яваад байсан. Одоо бол надад энэ бодол бол үгүй биш байна. Өөрийгөө хайрлана гэж яг юу юм бэ? Бид нар одоо хүртэл өөрсдөө байгаар нь хүлээж авдаг шүү дээ. За ингээд торчвол ийм юмтай болчвол би яг сэтгэл хангах гэдэг. Тэр хүртлээ торж үтсэн би яг өөрийнхөө ингээд чин хүртлээ торж үтсэн. Гэхдээ би тухайд сэтгэл хангалуун байсан үгүй. Яагаад гэсэн дотроо энэ өөрийгөө голох мэдрэмж байсаар байсан. Сэтгэл ханахгүй байна. Юун сэтгэл ханаастай мэдхгүй. Тэгэхээр хүн болгон өөрийгөө зүгээр байгаар нь хүлээгээд аваачаа. Заавал ингээ шүүмжлүүлж, заавал хин нэгний стандарт тааруулах гэж өөрийгөө хүчилснээрээ бид нар маш их ядардаг. Тэрнээсээ болж өөрийгөө хайрлана гэдэг тэр суурин дээр ч очиж чадахгүй юм байна. Тэгэхээр одоо бол надад нөгөө нэг саад бишгэлэг таньж мэдэг ажиглын ялгас салгая гэдэг шиг эхлээд ядаж та өөр дээрээ нэгэ ч юм уу эргэн тойронд байгаа нэгэ ингээ ажиглаад хүлээн зөвшөөрөө сурчвал би энэ үе дээрээ тайван байд юм байна. Би энэ үе дээрээ ажиргалтай байд юм байна. Би энэ үе дээрээ гонигтай байд юм байна. Тэгвэл их хөвчлэн нөгөө бид нар чинь юм сайнаас илүү муу юмнасаа зүхтаад байдаг штэ. Тэр муу юмтайгаа бид нар нүүр тулсан цаг сайн юмтертэй тэргүй байжлаад. Амьдралд ингээд сайнаас илүү муу нэг болчоороо бид нар сайныг харж чадхаа болчиход байт юм байна. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх гэдэг юм л аюул чухал юм байна. Өөрийгөө хайрлахад эхлээд хүлээн зөвшөөрөх. Би өнөөдөр өөрийгөө хайрлаж ингээ кофе шоп ганцаараа суусан чи яг тэр яг өөрөө хайрлаж байгаа мэдрэмж дотроос ундарч авч чадахгүй байхгүй мэдэхгүй байгаа юм чинь. Тэгэхээр эхлээ та олон хүнтэй байна уу, цөөхөн хүнтэй байна уу ганцаар хамаагүй зүгээр л ингээд нөхцөл байдлаа таны нүдэнд яг юу харагч чинь зүрх чинь цоглохтой тайван цоглож байна уу те бид нар амьсгаа авахта цээж зүрх амьсгаа авч байна уу талаа амьсгаа авч байна уу зүгээр л ингээд наазахын юм жижиг элементээс л бид нар яг ингээд өөрийгөө хэр байлгаж чинь гэдэг мэдэх боломжтой юм байна. Тэгэхээр зүгээр эхлээд өөрийгөө ажиглаа сурыг харилцаасаа өмнө тэгэхэд танд ингээ асуулт гарч ирнэ л гэж хэлмээр. Тэгэхээр гайхалтай. Би бүр мэдэрчлээ. Би бас энийг бас ойлгож байсан байхгүй нэг удаа. Бид нар ингээд заримдаа ингээд уурлах, бухимдах, гомдол, харуулсал тийм сүрэг мэдрэмжээс болоод
амьсгалаа гүнж авч чадахгүй, ингээ амьсгалж чадахгүй ингээд одоо юу гэх юм бэ нэг юм бачуурсан тийм мэдрэмжтэй амьдраад идэм юм гэдгийг харсан байхгүй юу. Тэгээд одоо тэр мэдрэмжээ авах болгондоо би ингээд сараа минь жоохон тайван амьсгалчаач тий. Зүгээр л нэг гоё амар амгалан байдаа. Одоо сүүлийн үед миний судалж байгаа зүйл нь таталцлын хууль. Танд ямар энерги байна? Танд яг тэр энергийн зүйлүүд тохиолдно гэдгийг ерөнхий зарчмыг ойлгоход би өөрөө ингээ гунигтай, би өөрөө ууртай, би өөрөө бухимдалтай. Надад ингээ хатаархал, хорсол одоо иймэрхүү сүрэг мэдрэмжүүд байх юм бол миний амьдрал тэр сүрэг зүйлүүд тохиолдсоор байх юм байна да гэдэг ойлголтыг авч ирсэн байхгүй юу. Яг тэр үед одоо би амар амгалан хүсэж ийж яагаад би нэг гоё амар амгалан амьсгалыг ингээ авахгүй байгаа юм бэ тий. Зүгээр л амар амгалан сайхан амьсгалын дасгал ингэнгүүт нөгөө бяцлал руу яваад орчт юм лээ. Одоо миний бас дараагийн судалж байгаа зүйл бол бяцлал. Бяцлалыг яг зөв хийх юм бол одоо тэр амар амгалангийн мэдрэмжийг гоё мэдрэх боломжтой. Хайрын мэдрэмжийг бас мэдрэх боломжтой юм байлээ. Тэгэхээр ерөөсөө л ёстой л чиний хэлдгээр өөрийгөө хайрлана гэдэг нь ятар тайван амьсгалаад өөрийгөө нэг ажиглах юу болоод байна, юу болохгүй байна гэдгийг бол ажиглах хэрэгтэй юм байна гэдэг хамгийн чухал. Хоёрдугаарт хэлэх юм бол одоо би ингээ өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө төлөө зүйлийг хийх сонголтыг хийх гэж ойлгосон. Яг тэгвэл одоо өөрийгөө хөгжүүлээд тэр хөгжүүлсэн сурсан зүйл маань эргээд надад урам зориг өгөх юм бэ. Илүү өөртөө итгэлтэй болох юм байна. Би тэгээд тэр ур чадвараа ашиглаж хүссэн ажлаа хийх юм байна. Тэндээсээ ахаад урам зориг авах юм байна. Тэнгууд тэр нэг ад жаргалын серотонин, допамин тэр одоо урам зоригийн гормон эдэр чи аюу гоё ялгарх юм байна гэж ойлгосон. Харин өөрийгөө хайрлахгүй байна гэдэг нь шоу цэнгэн, буруу хооллол, дарих дарс, за тэр сүрэг орчинд очих гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд маань өөрийгөө ингээд уландаа гიშглээ чи хин жишээ чи бол хогшороо гэж хандж байгаа юм байна гэж сүлээд ойлгоод байгаа. Өөрийгөө хайрлана гэдэг нь чамааг юу ад жаргалтай болгож байна, чамааг ямар мэдрэмж чамааг гоё болгож байна, тэр зүйл руугаа тэмүүлэхийг өөрийгөө хайрлах гэж хэлж ийн гэж ерөнхийдөө бодоод байгаа. Тэгэхээр энэ маань ч гэсэн надад сонголт хийхэд өдөө амар болчихж байгаа байхгүй юу. Заримдаа ингээ хүний гуйлтыг ингээ зөвшөөрмөргүй санагддаг штэ. Угаасаа үр хүүхдээ ингээд асрах цагаа ингээд хин нэгний гуйлтын төлөө ингээд яах гэх нэг бухимдаад уур ирээдэг. Тэр үед одоо ингээ үгүй гэж хэлж сурсан. Тэр чинь бас нэг өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр. Ягаад гэвэл ингэдэг гинэ хүмүүс ингээд хүн тусалснараа тэр нь ингээд би сайн хүн болж гин, би буян үлдэж гин гэж бодож өөрийгөө хохироочд юм байна. Тухайн үед. Харин тэгэхээр эсвэргээрээ тэр хүнээс л болж би ингэж бухимдаад ингээд нөгөө тус олсон хүнээ эргээд дургу болчдөг гинэ. Тийм одоо жишээлбэл оргилмаа ингээд миний гойд кафетэй ах цагийг ингээ хумслаад тусламж гуйчлаа гэхэд оргимлоос болоод би өстө гоё кафетэй байж чадсангүй гэд нөгөө өнөө буцаа үзье ятна. Тэгэхээр тэгэн баран ингээ хүнд өөрийгөө зориулах ямар ч хэрэг байхгүй. Харин эсвэргээрээ ингээд нэг гоё тайван сууж ирсэн тэднийд нэрээ тийм дут байсан штэ аваачид өгье гэдэг ч юм уу. Яг ингээ өөрөө дотроос ундар санаачлагаараа ингэж тус хүргэх те. Тэгэх юм бол тэр чинь жихнээсээ сайн үйл буян болох юм байна гэдэг нэг юм гаргалгаа гарч ирсэн. Хоёрдугаар гэх юм бас нэг энэ сэдвтэй холбоотой нөгөө хүнд нөгөө туслахыг одоо хүний өөрийнх нь мөн чанар гинэ. Хүнд ингээд туслах юутай. Гэхдээ тэр туслахтаа эхлээ өөрийгөө бүрэн дүүрэн болгочоод тэрнээсээ ингэж тэр мэдрэмжээ ингэж хуваалцах хэрэгтэй юм байна. Жишээлбэл ингээд өөрийгөө хайрладгүй хайр гэдгийг мэдрэхгүй хүн бусдад тусалж чаддгүй гинэ. Яг л өөрөө зовлонд унтсан бэжэж хүнд ингээ хайрыг мэдэр өгчлөө гэж бодож идэл тэр нь хайр биш байгаа байхгүй. Танд тэр хайр бэжэж бусдад хайрыг өгөх юм байна. Тэгэхэд өөрөө хайрыг ч мэдгүй мэдрээгүй ээжэж бусдад хайрыг өгч ингээ бодоод идэг, халамжилж ийн гэж бодоод идэг. Эцэстээ тэр нь хоосон зүйл байд юм лээ. Би яг нэг юм санаанд орчлоо л та. Би нэг манай нөө ээж ах хоёр минь ойрхон өнгөрсөн байхгүй юу. Тэгсэн чинь би яг нэг ээж ах хоёроо ойрхон өнгөрсний дараа
ашиг хүнд гомцсон. Бүр ингээд алавтай юм шиг гомцсон. Бүр голдоо ортол. Тэгээ би гайхсан байхгүй юу. Дараа нь яа гэвэл хинч надад туслахгүй байсан. Би гомдлсон ч хинч намайг ойлгохгүйсэн. Тэгээ ингээ гайхаад байсан чинь би өөрөө магтаал дуртай хүн байсан юм байна. Тэрнээсээ болоод өдий хүртэл одоо нэг өөрийгөө дүргээгүй байж хүний савыг дүрх гэж айгүйх янз бүр юм хийдэг байсан л та. Гэхдээ айгүй сонио. Би бүр ингээд туслая гэж бодоод хийнгүүд тэр намайг эргээд гомдоогдсон байхгүй эргээд тэр хүмүүсээс нөгөө миний ингээд тусалсан хэмжээгээр ч юм уу тийм дүүрэн юм ирэхгүй байсан байхгүй. Тэгсэн чи зүгээр л би нэг энэ юм байгаа юм байна штэ ингээ хийгээд өгчих гэсэн үйлдэлүүд бүр ингээд тэр хүмүүс хизээж мартагдгаагүй ингээд ийм дурсамж үлдээсэн байхгүй. Бүр ингээд би бүр гайхаад би энэ хоёр яагаад ийм хоёр ялгаатай байгаа юм бэ? Би нэгийг нь бол ингээд хүсэж те хүн тусалсан. Нөгөөдг нь болохоор би хүн тэгээ туслая гэж хүсээгүй зүгээр л энэ зүйлийг энэ хүн зүгээр л ингээ хийгээд өгчих гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд юу вэ? Нэг нь би хариу хүссэн байна. Нэг нь хариу хүсээгүй байна те. За тэгэнгүүт тэр ээж ах хоёроо алдсан дараа үйл явдлын дараа яагаад тэгэж гомдсон юм бэ? Яагаад бүх хүн тэгэж өөрийнхөө ингээ уу гашуу хүртэл ингээ нялзаасан юм бэ гэж бодоод гэсэн чинь нөгөө дуртайдаа тусалсан би өөрөө дуртайдаа очиж тусалчаад хинч намайг ингээд туслаач гэж хэлээгүй би тэр хүнээс тэр хүний хувьд чухал байхын тулд одноос хамааралтай байгаад тийм тэрийгээ би сүүлд мэдчих жоохгүй хамаарал гэдэг. Тэгснийхэн төлөө хүн гомддгийм байх. За тэгвэл би одоо юу хийж болох вэ? За би ингээд ийм хоёр янзын тусыг хоёр янзаар хүн төгсөн чинь ийм хоёр янз хариу үйлдэл ирд юм харчлаа. За одоо яасан бэ гэдгсэн чинь хүн туслах ингээд юм хууч шиг гарч ирнэ чи ингээд дадал болцсон байгаа шүү. Тэгэнгүүтээ болно. За би ингээд тусламар байсан ч гэсэн тухайн үед цаг нараа амждаг. Урд нь бол цаг нараа амжихгүй байсан ч ямар нэг юм байлаа би хийж өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээ ингээд за би нэг өнөөдрөөс үнэхээр амжсангүй дээ гэдэг. Тэгээ ингээд тэр чин цаг хугацаа явахын дараа эргээ харсан чинь тэр хүн ч надад гомдлоо, би тэр хүн ч гомдлоог өдрүүдийг харчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй ч хэцэж хүний асуудал шийдэж чадахгүй юм байна гэдэг чинь бас хүнийг бас айгүй тийм амар амгалан болгодог юм байна. Хэрвээ хүнд туслахаар бол зүгээр л чиний хийж чадах юм цагчин байвал зүгээр л хийгээд өгөх юм байна. Юусаа айгүй энгийн байгаад байгаа байхгүй бүх зүйл. Тэгэхээр бид нар юусаа тэр чигээрэл өөрийгөө хайрлаж гэнэ үү, өрөөлийг хайрлаж гэнэ үү гэдэг юм аа л ялах салгачмаар юм байна гэж л юу батсан штэ. Харин тийм ээ би бас айгүй тийм хүн байсан. Тэгээ одоо бол нөгөө үнэхээр чадахгүй цаг амжихгүй бол үгүйгээ хэлцдэг болсон. Тэгээ аль болох туслахыг хичээнэ. Тэгээ тусалчаад тэдний оны тэдний сард би чамд тусалсан бидтэй чи надтай ингэж харьцаад байхдаа яад ингэдэг тийм зүйлийг ингээд хүсэдэснийгаа анзаараад тэгээд одоо бол чадна эсвэл чадахгүй гэдэг хоёр зүйл дээрээ л зарчимтай болчиход байгаа. Одоо жишээлбэл ингээд би машинтай болцсон чинь ингээд машин гууж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгууд нь би уушлаарэ ингээд шударгал байсан дээр би үнэхээр би энэ машиныг сольж хэрэглэмээр байна. Яагаад гэвэл нэг ус буцлахыг солиод хэрэглэхэд л эвдэрсэн байдаг шүү дээ. Тэгэхээр чинь бүл бүтэн машиныг ингээд сольждаг. Хиндэ гомдох эвдэрсэн байвал тий чи унсан үед эвдэрсэн ч юм уу би унсан үед эвдэрсэн ч юм уу иймэрхүү асуудал гарна гэдэг үгүйгээ хэлсэн чинь тийм дээ гэдэг аюу гой ах トゥ маань хүлэн зөвшөөрч байгаа байхгүй юу. Тэгээд гол нь тухайн хүн маань өөрөө ингээ юм ингээд товтоод өнгөлөөд авдаг хүн биш учраас би ингэж байгаа байхгүй. Түүнээс миний юмыг авчаал тий гой хэрэгэлчээд угааж арчаад ингээ буцаага өгдөг бол энэ хүн ч уусаа найдвартай юм чинь гэдэг би бас үгэнэлдэг. Их хичлэн ингээ үгүй гэж хэлж суурсан. Тэгээ хоёрдугаарт бас ингээ буян гэдэг зүйлийг бас нэг эцгийг бас танилынхаа өрөөнд тийм зүйл хийгээд хэрэггүй юм санагдсан. Ягаад гэвэл тухайн хүн дараа нөгөө үнэгүй юм аваад туслуулчаад ингээд одоо хариу барих хэрэгтэй гэж нөгөө хүний эйг байдалд оруулчихдаг. Одоо жишээлбэл би нэг найзаагаа ингээд хоолнд даачгүй. Одоо би тарайгаа удаа би даана гэл ингээд сандраад ах жишээ нэ тий. Тэр чинь айгүй муухай тохгүй хүнийг ингээд хүчээр өрөнд оруулчихж байгаа байхгүй
байхгүй. Би энийг нэг номноос уншсан. Одоо энэ тактик гэж байгаа байхгүй юу? Сүлжээний бизнес чи эхлээд дайлдаг штэ эхний өдөр. Таныг ийм өдөрлөгт урьж гин нүрий чи үнгүү бодоод үгүй. Одоо хоолн дайлж гин гэд үнгүү өгдөг гинэ. Тэнгууд эн чинь нөгөө сэтгэл зүгээр хүнд өртөө байх дургу тийм тархины тийм одоо туршил байд юм байна. Тэгээ тэрийг нь ашиглаж хүчээр өрөнд оруулчихж байгаа байхгүй. Тэнгууд нөгөө ирсэн хүн чинь өстө үнгүү хоолыг идсэн юм чинь юм авахгүй болохгүй гэд баахан хэрэггүй мөдөлтөд авчихдээ. Тийм. Тэгэхээр аль болох танилынхаа өрөөнд тэгж хамаагүй юм өгөх бол дэмий юм билээ. Зүгээр одоо хоол цайнд орохоор бол өөрсдийнхээ идэж уухад агаад тэгээ нэг үнэтэйгээр биш. Нэг 5-10 мянган төгрөгийн кофе цай болох хамаагүй шүү дээ. Тэр бол нэг хүн би өстө 300 төгрөгийн кофений өрөнд орсон гэж бодохгүй шүү дээ. Тэгээ энэ бол дэмий юм байна гэж би асааж гисэн. 3 дугаар гэх юм бол үнэхээр тусламж өгмөр ах юм бол танихгүй хүн тусалж маар юм бэл. Жишээлбэл би өнөөдөр ингээд гудамж такси орохгаа зогсож байгаа хүүхдийг аваад дамдаа ингээ хүргээд өгсөн зэ өнгөө. Тэгээд би тэр хүнээс хариу нэх боломжгүй байхгүй юу? Угаасаа нөгөө бодит байдал дээр тэр хүнтэй ахиж эзээж таарах юм би царайг нь санахгүй. Тэнгууд өөртөө юм хаалт үсгэж байгаа байхгүй. Энд чинь яг чинь ингээд тус тэр хүүхдийг ингээ баярлаа гэсэн тэр инээд л надад амар гоё юмсэн. Тэгэл болоо. Тэр үедээ л амар гоё юмсэн. Тэгэл болоо. Энэ гихчлэн одоо жишээлбэл баян хүмүүс чинь нөгөө сайн дурын, сайн үлсийн байгууллагт мөнгө хандуулдаг штеп. Тэснэ энэ байгууллага буцаар надад өстой нэрээ тех өстой гэж боддгоо. Яаж зарцуулах нь та нарын дур гээд мөнгө өгчдөг тийм учиртай юм байлээ. Найз нөхөдтэй ингэж одоо жишээлбэл ингээд танилуудтай ингээ мөнгө өгөөд ч юм уу ингээд туслаад тах нь муу зуршил үүсгдэг гинэ. Одоо ингээд дандаа авах гад байдаг ч юм уу тий. Харах болгондоо энэ хүн угаасаа дандаа юм өгдөг юм чинь. Одоо ахаад өгөх байх гэж боддог. Тий. Одоо жишээлбэл нэг жоохон мөнгөтэй ч юм уу тийм найзыгаа ингээ харахаараа даах хэвээр юм шиг харцаар би хардаг байлаа. Юу нэг их тийм байдаг шүү дээ. Нэг юм аачих юм шиг. Тий. Ганц нэг удаа яг намайг даацсан чинь би ингээд угаасаа баян юм чинь байнга даах бах гэж бодцсон. Тэгээд бодит байдал дээр тэр хүн чинь боломжтой үедээ даачаад дараа нь боломжгүй үе бас таарна штий. Дээрэс нь ингээд нөгөө амьдралаа яая гэж энэ үр хүүхэдтэй тэр бүлтэй өөрийн гэсэн зардалтай хүн чинтэй таньдаг хүн болгоно дагаад байвал дууст юм байгаа зү. За жишээлбэл би 100 сая төгрөгтэй байлаа гэхэд 100 хүнд саяар нь хуваагаа өгчлөө. Тэгээ юу болох юм бэ? Юу ч болохгүй шүү дээ, тий. Нэг секундын дотор тэр мөнгө дуусчих واخгүй. Тэгэхээр өөрөөсөө тэгж хүмүүсээс хүлээлттэй үүсэхгүйгээр туслах гэдэг зүйл чинь аюу гоё юм байна. Тэгэхээр бид нар бол энэ сайн үйл, сайн дурын ажил гэдэг зүйлийг хийж тэр хүнд туслах гэж байгаа тэр төрөлхийн мэдрэмжээ бол тэндээс кайфарч авах боломжтой юм гэж сүүлгээд бодсон. Яг зөвхөн өөр дээр ингээ хараад үзэх нөгөө бага хадл нэг бид нар тэгдэг байсан шүү дээ. Энэ стай айгаа сайн өгчөө, энэ айгаа тийм гэл те нөгөө одоо ангид өчнөө олон хүүхдээ хад нэг хүүхдийг онцолж ирээл яриад тэгэл гэрд тахаар энэ юм айсаас та сайн хүүхд гэл тэр нэг юм сайн юм шиг одоо тэр хүнийг тэр хүүхдийг тэр чигээр нь сайн байхгүй бол энэ амьдрал шагналгүй юм байна гэдэг мэдрэмж бас өгдөг юм шиг байна. Түүнээс одоо ч юм бол арай өөрөөр урамшуулдаг болчиход шүү дээ. Чи үнэхээр хийж чадлаа гэх тээ. Чи үнэхээр ингээд энийг хийж чадчихжээ гэдэг чинь урамшууллын нэг арай өөр хэлбэр байгаа даа шүү. Тэгэхээр бидний үед болохоор дандаа мундаг, сайн, онц тээ ингээд гарцгүй ингээд нэг юм хайрцаг дотор ингээд байждаг байсан. Тэгээд тэрнээсээ болоод одоо манай үеийнхэн ч гэх юм уу одоо анзаараад тахад ихэнх манай үеийнхэн одоо 80-аад оныхан гэх юм уу одоо тий айгу гоё штэ 80-аад оныхан байна. Ихэнх нь өөрийгөө олох, өөрийгөө хайрлах гэдэг юм дээр төлхөө одоо ингээ сургалтын дээр харагдаад байдаг нь одоо ингээ хар багын бас нэг юм яваад байна л гэж хараад байдаг байхгүй юу. Яг бидний үеийнхэн ч нөгөө сайн бүх зүйлээ бас нэг ялгаад таниад ойлгоод байдаг бас нэг юм учиртай хүмүүс байна л гэж хараад байдаг шүү дээ. Яг өөр одоо тий он монохыг тэгж ялгаагүй шүү. Зүгээр ер нь ингээ харахад тэгэхээр энэ багын сайн байна, онц байна, мундаг байна гэхээсээ илүү одоо бид нар хүүхдүүдэд яаж урамшуулад байна гэхээр
ари өөрөөр урамшуулсны ач холбогдол нь юун дээр гарах вэ гэхээр ирээдүйд одоо бид нар үгүй гэж хэлж сурна гэдэг шинэ юмыг хүртэл сураж эхэлж байгаа хэвээр бид нар үеийнхэн чинь тэр чигээрээ үгүй гэдэг юм хүн ингээд сонсохоор нэг юм за яршгаа гэдэг юмыг хүртэл бид нар ингээд сурж эхэлж байгаа байхгүй өөрсөндөө. Яасан мэн дээр нэг юм хийгээд өгөхөр за хэл амны нэмэрээд тийхээс гэдэг хүмүүс зөндөө байна. Зарим нь бол үгүйгээ хэлж чаддаг. Тэнгүүд хүн яг өөртөө итгэлтэй байгаа хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа хүмүүсийг ингээд дараа нь ингээд арга гэрч юм уу өөрийнх нь тухай сонсохоор багтаа тэр авж байгаа саашаал магтаал урамшлаа айгүй өөр хэлбэрээр авдаг байсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Хизээч хүн өөрийнхөө хийж чадахгүй цагаар зарцуулж чадахгүй юмныхын төлөө үгүй гэж хэлснийхэн төлөө өөртөө ёо честа муухай юм да гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тэнгүүд бид нар яадаг вэ гэхээр ёо одоо энэ мэн дараа надтай одоо ингээл харьцаж байгаа бах таа ч нэг айцд ороод байна шүү дээ. Энэ ч л бидрийг одоо нөгөө өөрийгөө хайрлах, өөрийгөө олох аялал гаргаад байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ мэдрэмжийг аваад авах тусмаа тухгүй байна. Сэтгэл санааны хувьд дүүрэн биш байна. Тэрийгэ яаж хүнд гаргадаг гэхээр өнөөхөл гэр бүл. За тэгэнгүүт эн чинь цаашлаа явахаар гэр бүлийн асуудал аав ээжтэйгээ ойлголцохгүй байна тий. Маш юм гараад байна шүү дээ. Тэгэхээр л бид нар өнөөхөл хүүхэд насн дээр очиод өнөөхөл одоо ингээд өөрсдийнхөө хүүхдүүдтэйгээ бид нар зөвөрөө хатаглаад юм саашаал урамшууллаа зөвл өгчмөр юм байна. Гэтэг юмыг хэлэхгүй болоод бүр сая мартчихгүй гэж айгүй сандарлаа шүү дээ. Харин сая миний ярьсан нөгөө нэг өөрийгөө хайрлаад үгүй гэж хэлээд яг өөрийнхөө чухал зүйлдээ цагаа зарцуулах хэрэгтэй гэдэг санааг бас сая айгүй гоё дэлгэрэнгүй ярьж өглөө. Тэгэхээр ингээд орчин үед ер нь бол бүх юм өөрчлөгдөж байгаа шүү дээ. Бидний үед бүх юмыг за ээж ойлголаа, за багшаа ойлголаа, за даргаа ойлголоо ингээд ерөөсөө л А Б-г хэлснээр нь хийх одоо чадварыг үнэлдэг байсан. Тэгтэл одоо бол тий дарга алддаг. Тэгэнгუთ тэрийг даргаа ингээ энэ удаа таны хийсэн санаа чинь ийм ашиггүй байна. Энэ дээр ингэ сайжруулалт хийгээд ингээд хийвэл зүгээр юм уу гэдэг саналыг зүг гэж үздэг болчихж байгаа байхгүй. Шүүмжлэлийг зүг гэж үзчихэж байгаа. Тэр нөгөө санаачлахтай гэдэг юм гараад ирж байгаа. Амар сонирхолтой. Тий. Одоо ингээд өвөнд ордог хүмүүс ч одоо модноос гарч байгаа. Бид нар чинь эргээд нэг юм хайрцаг. Тий. Одоо ерөөсөө ингээ бүтээл ч юм уу ингээ шинийг харж чаддаг. Тэгээд харсан тэр одоо алдаа дутагдлыг хийлж чаддаг, эвтэйхэн хийлж чаддаг. Тий хүнд оромжлохгүй байхгүй. Ардаа шүүмжлэлийг хоёр янзаар хэлдэг гинэ. Нэг нь доромжлох гэж, нөгөөх нь сайжруулах гэж. Тий. Тэгэхээр шүүмжлэх гэдэг зүйлийг сайжруулах гэж хэлж байгаа хүмүүс бол үнэхээр окей, орчин үеийн хүн байна гэж ханддсан байна. Тэгэхээр дахиад нэг асуулт асуухад хүн одоогийн байдлаар одоогийн байгаа биеийг одоо ирээдүйнхээ төлөө шинээр бүтээх боломжтой юу гэдгийг асуумаар. Хүн өөрийнхөө шинээр бүтээх боломжтой юу? Дахин одоо програмчлах гэх юм уу? Өмнө нь байсан одоо зүйлийг болоод цоо шинээр ингээ шинэ хүн болох боломжтой юу? Энийг юу гэж боддог вэ? Мэдээч ч одоо ямар ч асуудалгаар боломжтой зүйл байхгүй юу? Зөвөр л бид нар одоо энэ бадлын хүлээс гэдэг юмнаас л гарчвал бид нар ингээд юу ч хийх боломжтой хүмүүс ахгүй юу? Бид нар төрлөө хөлд орч чадсан уу? Чадсан, хилд орсон тий? Сургууль сурсан. Боломжтой зүйл ахгүй юу да. Энийг яагаад айгуу тийм хүн дээр ч юм уу ингээл хүн ингээд өөрийгөө олохын тулд инглээ тэглээ гэл авир тийм нүсэр ярихаас илүү эхлээд нөгөө өөрийгөө ажиглаа мэдээдэх гээд байгаа шүү дээ. Хэрвээ та өөрийгөө ажиглаа юун дуртай дургууг ялгаа салгаа мэдчихдэг юм бол дараагийн зам чинь юм дүд хэлбэр болж байгаа байхгүй юу. Тэгтээ тэр замаар явхад таныг бас юу ч хангаагаад байна. Айдас байна уу? Юу байна? Тэрийгээ бид нар ойлгочих. Тэгвэл бид нар цаашдаа програмчлах битгий хил амьдралыг бас ингээд өөр харах боломжтой гэж ер нь үзэж байгаа. Тэр чинь хамаагүй энгийн зүйл ахгүй юу? Одоо нөгөө нэг
Тэгээ нэг хүн яг өөрийнх нь тухай нэг ярьж ирсэн юм аа. Би өөрийгөө тоонд айгу муу гэж бодсон чинь би тоонд аюу сайн байсан. Яаж бол бага хахад ингээ багш нар ингээ чи бол ингээ үнэхээр тоон дээр маш муу байна. Чи бол тоог бол ингээ үнэхээр бодож чадахгүй юм байна гэдэг тийм ойлголт өгсөн юм байна л да. Тэгээ нөгөө хүн чинь болохоор ингээ насанд хүрсэн. Тэр математик гэдэг ямиг дахиад ингээ оролдож үзсэн чинь ингээ хэрэг сайжирсан. Тэр байтугай одоо ингээд Монголын нэр бүхий одоо энэ даатгалын компани захирал хүн баггүй юу? Одоо нэрийг хэлээд яах вэ? Тэгээд тэр хүн маань болохоор тэгжээс аахгүй. Бид нар өөрсдөө боломжгүй гэд үзсэн болвол боломжгүйгээр байх юм байна. Боломжтойгаа үзэх юм бол боломжтой байж болох юм байна. Тэгэхээр өөрийгөө шинээр өөрчлөх боломжтой бол би боломжтой гэж харж байгаа. Хамгийн гол нь тэр өөрийнхөө юунд чийсийг саад болоод байна гэдгийг олоод хараад мэдчихвэл бид нар тэрийг сасах боломжтой. Маш өндөр боломжтой байхгүй юу? Оюун ухааны хувьд тэр амьдрсан туршлагаасаа тэр бид нар маш их юм ойлгоцсон. Хамгийн гол нь энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга мэдэхгүй байгаа мó эсвэл зориглохгүй байгаа гэдэгтэй л ялгаатай байгаа болохоос биш. Энэ бол маш боломжтой зүйл. За баярлалаа. Бас гоё жишээ гаргалаа. Одоо хүнийг бусад хүмүүст дүгнэж штэ тий. Тухайн хүн чаддаг байтал чи чадахгүй, чи бол бүтэхгүй гэдэг ч юм уу. Энэ байдлаас болоод өөрийнхөө яг жинхэнэ мөн чанар чаддаг зүйлээ хүртэл мартсан байна. Тэгээ олон жилийн дараа ингээд их сургууль бүр амьдрал дээр гараад өөрийнхөө жинхэнэ мөн чанараа, жинхэнэ чадвараа ил гаргаж чадсан. Маш гоё түүхийг хуваалцлаа. Тэгээд асуултаа дуусгая гэж бодсон чи ахаад нэг асуулт гараад ирлээ. Сүүлийн үед бас миний нөгөө бяцлагтай холбоотой суралцж байгаа гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд төвлөрөл гэдэг зүйл гараад ирсэн байхгүй юу? Бид нар ингээд юунд төвлөрөн тэр зүйл маань ингээд өсөж өөрчжээдэг одоо байна л та. Бид нар ингээд 50 байх дээрээ төвлөрүүлэх юм бол 50 байна. Бид нар одоо яг одоо ингэж кофе ууж байгаа бол кофе уух дээрээ төвлөрөх. Ажил хийж байгаа бол яг ажилдаа төвлөрөх. Яг чи үнэхээр тэг хүсэж чухал гэд бодоо шийдвэрээ гаргаад тэр зүйлээ хийх юм бол өөрийгөө хайрлж ингээ ярьсан шүү дээ. Чухал биш ээ, энэ надад хэрэггүй, би дургүй байна гэсэн зүйлээ no гэ хайцсан. За тэгвэл бид нар сонголт хийгээд үнэхээр өөрийгөө хайрлаа тэр чухал зүйлээ сонгоцсон бэжж бас төвлөрч чадчихэв үгүй юу гэдэг асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр энэ төвлөрөл хэр одоо бидэрт нөлөөлтэй вэ? Төвлөрөх шаардлагатай юу? Энэ талаар өөрөө бодлоо хуваалцаач. Би нөгөө сэтгэл санааны хувь жоохон тогтворгүй байсан үед нөгөө бяцлал хийх гэж оролцсон л доо. Тэгсэн чинь үнэхээр тэр бяцлалыг хийж чадахгүй байсан. Үнэхээр чадахгүй байсан. Тэгээд 2-3 удаа ч юм уу те яг ингээд зарим үед айгу бүтэлтэй, зарим үед бүтлэхгүй болдог байсан байхгүй. Тэр нь ингээд намайг бараг цагийн минь дэмий урж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд би яагаад энэ бяцлал гэдэг юм дээр төвлөрч чадахгүй байгаа юм бэ гэхэд нөгөө энэ дотор байгаа асуудал гэдэг юм аа өөрийнхөө одоо сэтгэл зүйн доктортой байдлыг хийж чадахгүй бол юм төвлөрч чадахгүй юм байна гэж харсан. Тэгээ энэ донд ч одоо нэг хэсэг ч нөгөө таталцлын хууль тэ энерги гэдэг айгүйх одоо л яригдж штэ. Энэ надад айгүй тарамттай санагдчихсан. Бүр нөгөө асуудал дээр минь асуудал үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ төвлөрлийг яаж юу хийвэл дээр вэ гэхээр ер нь нөгөө нэг өөрийнхөө дахиад хэлэх гээд байна л да ачаглалт те өөрийнхөө тэрий байдлаа асуудлаа ингээ би өөрөө ингээ ойлгочвол нэг шийдэх биш ойлгох хэрэгтэй юм билээ. Шийднэ гэдэг чинь хүнд бас аюу дарамттай тийм асуудал шүү дээ. Ойлгочих хэрэгтэй. Тэгэнгүүтээ за би энийг ингээ ойлгочлаа өөрийгөө ингээ мэдчихлээ. За тэгвэл хамгийн эхлээд би заавал тэр маань одоо ингээд таталцлын хууль те янз бүрийн юм хийхээсээ илүү эхлээд би өөрөө юу хүсэж байгаа. Би тэгвэл эхлээд юунаас эхлүүл ингээд ийм юмдаа төвлөрч болох юм гэдгээ эхний алхмаа жижигэр чултгаа тавьчээж дараагийн алхам руу өсөрч болох юм байна. Тэгэхгүй болохоор бид нар ч нэг айгүй том юм хүсээ том юмны хаад гаж голох шандрал гэдэг юм уусаад байгаа байхгүй. Тэрэндээ бид нар яадаг вэ гэхээр өвдөх сөхөрч бууж өгдөг. Тэрнгээр бид нар дахиад өөрийгөө голох, өөрийгөө хайрлахгүй байх хэмжээнд авчиад байгаа байхгүй. Тэгэхээр
сайхан өөрийгөө чөлөөлөх юм а чөлөөлье, ажиглах юм а ажиглая. Тэгснийхэн дараа та төвлөрлийг бол гайхалтай хийж чадна л гэж хэлээ. Одоо ингээд саяны ярианы сэдвээс харахад төвлөрөл гэдэг зүйлийн хоёр хуваагдчихэд байна. За нэг нь болохоор хүсэж байгаа зүйлдээ төвлөрөх. Одоо ингээд манифест буюу өөртөө ингээд сайн сайхныг татах гэж төвлөрнө. Бясалгал тий. А нөгөө хоёр дахь тал нь болохоор яг одоо хийж байгаа зүйлдээ төвлөрч чадчихэв үү? Ажлаа хийхдээ төвлөрч чадчихэв үү? Хүүхдүүдтэйгээ гэр бүлээгээ хамт байхдаа төвлөрч чадчихэв үү? Яг одоо надтай яриа сууж байхдаа төвлөрч чадчихэв үү? Хоолоо идэж байхдаа төвлөрч чадчихэв үү? Одоо байх гэдэг зүйл бас яригдаад байгаа байхгүй төвлөрөлт чинь. Тэгэхээр энэ эхнийх дээр нь сая чи хариулчлаа штэ. Сайхан зүйлийг ингээд татаж төвлөрөх гэсэн чинь одоо ингээд урд маань яг тэр төвлөрөхөд бодол санаанд маань маш олон бодлууд орж ирээд ингээд саадуулаад байна гэсэн тий. Харин эсвэргээрээ яг одоо хийж байгаа өдөр тутмын амьдралдаа хийж байгаа зүйлдээ хэр төвлөрдөг вэ? Энэ талаараа сэтгэлдээ хэлээч. 50 байх үедээ бол хийж байгаа юм тохион төвлөрдөг юм байна. Би бол тэрийг ингээд сөүлүүд ингээ өөрийгөө ажиглахад мэдрээд байгаа байхгүй. За би ямар үе дээр төвлөрч чаддгүй вэ те? Ууж байгаа кофеныхаа амтыг мэдрэхгүй хүртлээ төвлөрч чадахгүй байна гэхээр өнөөх асуудлаа шийдэж чадахгүй байгаа даа штэ энэ дотор байгаа юм. Нөө өөрийгөө айгүйх ямар даарцсан. Тэгээд өчтөр чи надад ярьжсэн штэ. Бид нар ингээд юмыг ямар нэгэн байдлаар календар дээр, дэвтэр дээр ингээ хөтлөлт хийх ёстой. Тэгэхээр ингээ хүн ингээд айгүй одоо ингээд өнөөдөр хийх ёстой ажил маань тодорхой байхад тэ бичиж одоо зэгцлийг үгээс одоо маш ихээр санагддаг ч юм уу те. Тэгээд миний яг урдны төвлөрөхгүй байсан шалтгаанууд юу ч тэр байсан байгаа байхгүй. Тэгээд би нөгөө чамтай яриад дараа нь гэртээ очиж бодоод гэсэн чи хэрвээ тэр өдөр би төлөвлөсөн бол хэр их ажил байсан бэ гэж харчаа. Айгүй цөөхөн байгаа байхгүй юу. Ингээд өөрийгөө босод цаг тайван байлгах тийм юм байсан байгаа байхгүй. Тэнгүүд төлөвлөхгүй байна гэдэг чинь нөгөө юунаас эхлэхгүйгээ шалтгаалаад бид нар ингээд юмыг данд хагас дутууж хайдаг. Тэрнээсээ болоод нөгөө өдөр болгоны хийх юм байна их болоод байгаа юм шиг санагддаг. А тэгэнгүүт ажил дээрч тэр амьдрал дээрч тэр хизээ төвлөрдөг вэ гэхээр тэр юмныхаа ард гарсан цагт хүнгээд нэг юм хийж байгаа юмтай сэтгэл ханамжтай тайван байт юм байна гэж бодсон. Гайхалтай. Тэгэхээр гайхалтай. Яагаад гэвэл сая ингээд би төвлөрлийн тухай асуухад ингээд төлөвлөгөөний тухай яриад ингээд шин сэдв гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг зүйлийг бас хүн сурах хэрэгтэй юм байна гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй юу. Би бол бас төлөвлөлтгүй хүн байхгүй юу. За ерөнхийдөө энэ сартаа тэгэндээ за хүүхдэд цэцэрлэгт нь хөргөндөө авандаа хоолой тэтэн цагт хийндээ ингээд ерөнхийд нь харчдаг. Гэхдээ наривчлан ерөөсөө төлөвлөлтгүй байсан. Тэгээ одоо бол яг ингээд хүн ингээд нэрэ будаагш ачаа солих хэрэгтэй гэдэг ч юм уу нэг юм бодол орж ирдэг штеп. Тэнгуутаа хийх ажлынхаа жагсаалтан дээр авах зүйлийн жагсаалтан дээр бичиж байгаа байхгүй юу. Энэ чинь төвлөлөлт юм байна. Тэгээд бараг баах юм битсэн. Сүүлийн 4-5 сар л энэ дээр ажиллаж байгаа. Гэрт байх ёстой тавилгын жагсаалт, байх ёстой хувцсны жагсаалт, байх ёстой одоо тэр эд зүйлсийн жагсаалт гаргасан юм. Байх ёстой амтлагчныхаа жагсаалт гэдэг ч юм уу тий. Тэгэнгუთ илүү юм авахгүй байх тал дээр анхаарай гэж бодсон байхгүй юу. За гих мэтлний энэний төлөвлөгөө гаргахад бас ахаад надад цаг хэрэгтэй. Төлөвлөхөд хүртэл ахаад цаг хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэр цагаа 7 хоногт нэг удаа заавал байх ёстой юм билээ. 7 хоног болгон би өнгөрсөн 7 хоног юу хийчихв? Тэгээ би зорилгынхаа төлөө чиглээ явж гин үү? Би одоо ийм сурна гэ өөртөө амлцсан шүү дээ. Энэ 7 хоногт би сурах гэсэн юм аа сурсан юм уу? Сураагүй юм уу? Юу хийж бүтээсэн ингээд их гоё суугаад ингээд дүгнэх юм билээ. Түрүү нөө яриан дундаа ингээд кофе шоп суугаад би ингээд өөрийгөө харилж ингээд суусан чинь их гоё санагтаагүй гэсэн шүү дээ. А миний хувьд болохоор кофе шопын цаг болохоор төлөвлөгөөний цаг болсон. Тийм учраас би яг тэр цагийг амар гоё ингээ хайрлаж үн цэнтэйгээр өнгөрүүлж чадчих байгаа сүүлийн үед. Тэгэхээр нөгөө зориг айгуу чухал болчихж байгаа байхгүй юу? Хийх гэж хаана очиод байгаа юм бэ? Тийм одоо нөгөө нэг хүн өөртөөгаа ингээ байх хугацаа хэрэгтэй, ганцаараа байх хугацаа хэрэгтэй гэд тэр хугацаанд ерөөсөө
амьдралаа иргэнийг харах тэгээ би яг хүснээр амьдарч гин үү? Үгүй бол би юуг сайжруулах шаардлагатай гэдгийг бодох цагийг ганцаараа байх цаг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээ энийг ч бас хүмүүс мэддэг байгаасаа тий. Ганцаараа байна гингүүд хүмүүс зүгээр 7 хоног ингээ хөвтээд олон ангид сериал үзээд ингээд бас л нөгөө интернет ухаад ч юм ингээ өнгөрүүлж бас болно. Эсвэргээрээ ингээд тунгаан бодоод ер нь болоод байгаа миний амьдрал болохгүй байгаа мó гэдгийг бас бодно гэдэг зорилготойгоор ганцаараа явах юм бол бараг 50 жилийн амьдралаа төлөвлөд гараад ирнэ шүү гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр төлөвлөлт нь үнэхээр чухал юм байна. Гэхдээ өөрийгөө зовоохгүйгээр алхуурхнаар төлөвлөх ёстой. Тэгээд тэр төлөвлөж байгаа зүйл маань ингээд өдөрт одоо 10 цаг идэвхтэй байх цагийнхаа 2хан цагийг чухал зүйлээ ингээд төлөвлөж гэж байгаа байхгүй юу. Сайн уншсан номон дээр 10 цаг битүү биш. 2хан юм. Өдөрт 2хан өөрийгөө хөгжүүлэх ч юм өөрийнхөө хүснээр ингээд амьдрах тэр одоо чадахжуулах эсвэл тэр цагийг 2хан цагийг зарцуулж гэж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ ерөөсөө Паретогийн зарчим 80-20-ын зарчмаар бид нэг өгсөн амьдралаараа ингээд таталцлын хуулиар амьдралаа гоё болгохыг гэвэл 20% хичээч 80% нь бэлэг болоод ирнэ гэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг бурхан нэг мөнгө гугаад байдаг хүндээ мөнгө өгье гэсэн чинь суглаач авахгүй байх гэдэг шиг ерөөсөө бид нар ингээд жоохон хичээх ёстой байтал үйлдэл гарах ёстой байтал хийдэггүй. Тэгээд тэр үйлдэлийг хийхин тулд төлөвлөх ёстой. Тэгээд төлөвлөжингуудаа за сараа тий би сараа мэдж байгаа юм чинь би ер нь энийг хийхээ өнөөдөртөө болчих залхуу өрөөд ирнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ би сая цойлогсод гэдэг номыг уншиж байгаа. Тэгээ тэрэн дээр зарчим гэдэг зүйл байгаа байхгүй юу. Зарчим гэдэг нь тэр төлөвлөсөн зүйлээ хийхийг хэлээд байгаа юм лээ. Одоо ингээд бид өнөөдөр 30 минут ном уншна гэснээ нэг найз яриад хоёлаа буу хаалын хоолнд оргийн гууд 30 минутах ном уншихаа болчихж байгаа. Гэх мэтчлэн энэ зарчимтай байдал тухайн зүйлээ хийх хатуу одоо итгэл үнэмшил дүрмтэй байх ёстой гэдгийг тэр номноос сайн ойлгоод байгаа байхгүй юу? Сахилга баттай. Тийм. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг зүйл аягүй чухал юм билээ. Энийг сануулсанд баярлалаа. Тэгээд одоо хэдүүлээ подкастаа ингээд өндөрлж байна. Тэгээд бид хоёрт бол маш олон ярих сэдвүүд байна. Тэгээд дараагийнхаа подкастаар сэдв аваад энэ дээрээ бид хоёр хувьдаа судалгаа хийгээд тэр талаар бас өөрсдийнхээ амьдралынхаа туршлагыг эргэн тойрноосоо олж авсан мэдлгүүдээ таад бүхэндээ хуваалцах болно. За орилмаадаа одоо ингээд яриагээ бодож исэн. Тэгээ ярьж амжаагүй зүйл байвал бас үзэгчтэй хуваалцсан уу. Яа төлөвлөлт бол ер нь ингээд бодоод хахад бид нар ямар нэг юм яг төлөвлөөд ард нь гарсныхаа дараа нэг юм гоё мэдрэмж авдаг ш та хийж чадлаа гэх тээ. Тэнгүүд энд юу орж ирэхэд бид нар өөрийгөө зөөр уншуулж эхэлж байгаа байхгүй. Яад бол үргэлжлэлтэй. Тэгээд төлөвлөөгүй хар уршиг юу нь юу вэ гэхээр 3 зүйлийг 30 зүйл болгох хэмжээнд бид нар бодож өөрсдөө стрессдүүл юм байна гэдгийг бол би ингээд өнгөрсөн он жилүүддээ юу нь ойлгож байна. Тэгээд би ч гэсэн одоо ингээд цаашдаа энэ төлөвлөлт гэдэг ямыг яг өөрийнхөө ингээд яг өдрийнхөө үндсэн одоо ажил амьдралын нэг хэсэг болгоё гэдэг ингээд бод надад бүр суудсан байгаа. Тэгэхээр төлөвлөгөө болон төлөвлөлт гэдэг зүйлийг хэдвэл одоо амьдралдаа хэвшүүл сурцгаая гэж хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдөр ингээд подкаст хийгээд зочинтойгоо ярилцсан чинь би зочноосоо маш их зүйлийг ингээд суралцлаа. Бас харах өнцөг ингээд өөр талаас ингээд тайлбарлангууд нэрээ тийштэй нэрээ ямар гоё юм бэ? Би ч бас амьдралдаа туршиж үзье тий. Ямар гоё түүх хуваалцуу гэд бараг шимтэн зочныхаа яриаг бас сонслоо.